За манай Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэвцээс ямар хөө ажиллагаа хэмжээний зохион байгуулж байна ажиллагаа хэмжээний хүрээнд гараад инег замын эвдрэл гэмтэл тэмдэг тэмдэглэгээ хөдөлгөөний ирч за тэгээд шугамын эргүүл цагийн хэмжээтэй хаан зохион байгуулах талаар бас холбогдох судалгаагаа хийгээд зохион байгуулалтын арга хэмжээ авахар одоо ингээд ажиллаж байна. Ойрын 3-4 өдрийн хувьд бол 160 км-с 182 км хүртэл замыг бол одоо хатуучилттай замын эвдрэл гэмтлийг засварлаад одоо хучлтыг хийгээд ингээд ажиллаж байна. Говьсүмбэр аймгаас чинь шугамын эргүүл хаана байралтай ган шалгалт хөдөлгөөн төр хийж байна. Говьсүмбэр аймгийн төв Чойр хотоос цаашаа 40 км, за нааших 65 км чиглэлд бол шугамын эргүүл 24 цагийн хугацаанд одоо ингээд гаргаад ажиллаж байна. Бидний хөдөлгөөн эргүүлийн шатах тослог материал дээр нэлээд сайн дэмжлэг үзүүлж байгаа гэсэн мэдээлэл авсан. Та энэ дээр бас нэг дэмжлэг хийлээ байв. За ер нь бол мэдээж одоо хөдөлгөөн зам эвдрэлтэй холбоотой байгаад дээр одоо замын аюулгүй байдал хангалттай замын цагдаагийн дасгаас идэвхтэй ажиллаж байгаа. Одоо бидний аймаг орон дотор мэдээж хамтарч одоо мэдээж ажиллаж байгаа. Энэ дээр нь одоо сүд даргын одоо хөөцөрөнгөөс одоо шатах тослог материалыг одоо хоол унднааны зардлыг албан агчдад бол бүрэн хангаж ажиллаж байгаа. Та бүхэн бол аймаг орон нутгийнхаа хэмжээд энэ замын байгууламж хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл эдгээрийн аюулгүй байдал засвар дээр бас нэлээд ахис дэвшил гаргаж ажиллаж байгаа талархаж байна. За мөн цаашдаа бас тодорхой цөөхөн үлдсгийн тоногийн хугацаанд бүх замаа бүрэн засварлахын дээр бас нэлээд санаачлал гаргаж ажиллах байхаа гэж бодоод танд тээврийн цагдаагийн албанаас энэхүү мэдээллийг хүргүүлж байна. За энэ мэдээлэл заасан ажлаараа хэмжээг та бүхэн тодорхой заасан хугацаанд хийж хэрэгжүүлнэ гэж найдаж байна. За ойлголоо. Бид шуурхай бас арга хэмжээ авч. За ажиллах. Yeah.